Говь 3 сайхан нутгаар мань хэдийн 100 цаг ажиллажээ. Гэсээ эдэж хүүхдүүдийн хичээл ном одоо хүртэл орсоор л байна. Өнөөдөр бид хоёр маш сонирхолтой аяллыг хийхээр ирсэн байна. Хүүхдийн эрх хаана хөндлөгдөж, хүүхэд ямар хэрэгээ эдэлж байгааг хамтдаа харцгаая. За харж байгаачлаа энэ сургууль 2 давхар сургууль. Энэ дотор лифт үүдэг гэвэл та бүх итгэхгүй. За яг энэ сургуультай адилаар бүх сургуулиуд маань лифт үүдэг. За харин энэ сургуулийн лифт хэн зориулагдсан болохыг орж харцгаая. За өөрсдөө танилцуулаарай. Намайг Далай Цэрэн гэдэг. Нөгөө настанда утгаа өгдөө гал одрохдаг. Намайг Үлзий Дэмбэрлийн буйн юм гэлгээ. За та гурав одоо хэдэн жил найзалж байгаа вэ? Би болохоор 3 жил найзалж байна. Хамгийн гоё дурсамж гэвэл Нөгөө Нөгөө хайдсан шүү дээ. Өмнөгийн удаа сургуулийн аваргаар 2 дарс багаар. За та хоёр найздаа яаж тусалдаг вэ? Ер нь яагаад та нөхөрлөг болсон бэ? Тэр талаараа уулзаач. Яагаад нөхөрлөг болсон бэ гэвэл надад анх хараад нэг амар эвгүй санагдсан. Өөрөө ийм хөхөд харж байгааг болохоор тэгээд яагаад ч юм тусалмаар санагдаа. Тэгээд лифт онгойлгох, хаалга барих, төрж явах гэдэг юм дээр тусалдаг болсон. найзынх нь ямар зан араншин их таалагддаг вэ? Ээлдэг нөхөр зүг. Ер нь бол надад их сайн ханддаг. Тэгээд огт ялгуурлан гадуурхдаггүй, бусадтай харьцаж байгаа юм шиг ингээ харьцдаг болохоор надад их таалагддаг. Өмнө нь бол би зүгээр түшээд алхаад гардаг байсан. Тэр үед бас арай миний тэрэг өөр байсан. Бас хүнд байсан болохоор найзууд маань төвхтөөд өгсөн. Одоо болохоор хамаагүй дээр болсон. Анх ирээд ийшээ гацаад тэгээд нэг цаг гацж байсан ямар тааж. Тэг мэдрэгчтэй гэдэг юм мэдэхгүй. Тэгээд нэг хичээл тасалж байсан. Ер нь л ийм найзтай байхгүй. Тэгээд гаргаж өгөө, тэрэг мэргийг нь ачиж өгөөр бас гоё өгдөг. Би урд нь ингэж тэрэгцтэй өгöd тусалж байгаагүй. Одоо бол дасцсан болохоор гоё болсон. Найзтайгаа тэгээ гаргаж өгөөд, лифтэнд нь суулгаад, лифтнээс нь аваад, ээжийг нь ирэхэд гаргаж өгөөд, машинд нь суулгаад, ер нь бол гоё. Бит хоёрыг нэг борхон тусал гэсэн юм шиг нэг энд сургууль шилжүүлээд ирсэн юм шиг. Хугацаанаас өмнө төрсэн бохгүй би. Тэгсэн чинь одоо эдээ миний гар хөлөнд ороод тэгээ ясын маань идсэн, түнхний ясыг идсэн. Тэгсэн чинь ингээ урд богино гар, урд богино хөлтэй болцсон бохгүй. Тэгээд миний энэ яс ингээд өөрлөө орох гээд тэгээд энийг нь 20 хагалгаанд ороод тэрнээс хойш тэгэл алхаа болцсон дөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүн болгонд ингээд тусламар болдог санагдсан. Анх ингээд харчаад яана энэ хүн ийм юм байна, тийм юм байна гэд нэг тусламар санагддаг болсон. Гişэл намн дээр гайгүй нэг туслахын хувьд тусланаа. Юу гараад вэ? Писэн тэгэл чамд юм бүдэг өгдөг үсттэй. Үүдний хоёр ах юм шүү дээ. Тэр юм ороод хоёр Одоо би ингээд амар үүн ингээ алхахтаа ингээ доголж алхдаг гэсэн байхгүй юу. Тэгээ хүүхдүүд намайг харж шоолох вэ гэдгээс их айдаг байсан. Анх шилж ирэхдээ ч гэсэн хүүхдүүд намайг ингээ шоолох вэ гэдгээс би маш их айдаг байсан. Ангидаа шилж ирээд арай гайг болсон. Одоо бол тийм айц мэс бол огт байхгүй дасцсан. Би бол энэ сургуулиас шилжиж чадахгүй 12-оо төгсөн. Яагаад гэвэл одоо яг миний анх найз нөхөрлөл гэж юу вэ гэдгийг тодгоцсон анги байхгүй юу. Анх намайг шилж ирж байхад гадаарахгүй сайхан хүлээж авсан. Лифтгүй байхад дээшээ гарах гэж яадаг байсан. Ядардаг байсан. Тэгээд том ах нам надад тусалдаг байсан. Тэгээд дээжигээ төвчөө дээшээ алхдаг байсан. Тэгээд намайг шилж ирсний дараа намайг лифттэй болгосон. Бас том номын сантай болгосон. Гоёс амрах зэгтэй болгосон. Тэр нь л их баярлалтай.
Их барих юм уу хагалгаа их хоёр дээр л тогтсон байна. Хагалгаа их бол гоё шүү дээ. Хүмүүсийн амийг аваад. Гэтэ тийм ээ. Ягаад чухам эмч болно гэж бодсон юу юм? Чухам уу? Одоо юу хийв дээ? Би яг анх их барина гэж бодож байсан. Хүүхдүүдийн ингээд амь насыг авраад тэгээд анх төрүүлээд ээжт нь тэр хүүхдийн өнгөд ээж нь ээжийнхэн царай бариас гоё гэж бодсон. Би бол хүүхд баярлахаас өдөр гэж боддоо. Найзуудаараа гоё гараад тэгээд хөвгөлдөө асаа гарч дээр суугаад тэр л гоё санагдав. За их шиглээ ер нь Америк ахлах сургуульд сурахын давуу тал нь юу вэ? Ер нь одоо бид эдийн сурж байгаа ерөнхий боловсролын сургуулиас юугаар ялгаатай гэж бодож байна? Ер нь ялгаатай тал нь болохоор арай илүү хичээл илүү сайн ойлгомжтой заадаг. Гэхдээ манай ерөнхий боловсрол бас адилхан л заадаг л да. Гэхдээ ер нь бол англи дээр илүү хөгжил явна гэвэл англи чинь илүү их сайжирна гэсэн үг. Би энэ жил болохоор Neo Science Lab дээр юун дээр биологийн хичээл дээр нэгдүгээр орсон, алтан медаль авсан. Тэгээд мөн TOEFL HTB шалгалтын дээр тодорхой хэмжээний оноо авсан байгаа. Тэгээд ер нь SLS сурснараа давуу тал нь гэвэл одоо сурж байгаа хичээлүүдээ дараа нь одоо ахлах сургууль, Америк ахлах сургуульд ч сурвал тэр хичээлүүдэд хаагаад явчихна гэсэн үг. Тэгэл дараагийнхаа хичээлүүдийг үргэлжлүүлээд явахад илүү амар болно гэсэн үг. За шагаа маань болохоор 70 цадгад татаас явуулдаг сурах зорилцоонд хамрагдсан шүү дээ. Тэрнийхэн талаар яриач. За би сурах зорилцоонд нэгээд хамгийн ихний ээлжид нь явсан. Тэгээд хамгийн түрүүнд очиод авсан сэтгэл нь болохоор ямар өөр тэгээд дэвшилтэд дуусвэ гэж бодсон. Би тэгээд Солонгосын Жонжуу хотын Пижон сургуульд очисон. Тэгээд энэ сургууль нь болохоор их олон төрлийн ажлуудад ингээд зааж өгөх юмлээ. Жишээлбэл ингээд эмээсэн, эмч, тэгээд өөр механик байдал гээд өөр олон төрлийн хичээл ингээд ажиллаар зааж өгөх юмлээ. Энэ тэгээд их таалагдсан. Тэгээд өөр сэтгэл гэх юм бол орчин их ямар хог байхгүй их цэвэрхэн байдаг нь их таалагдсан. Ямар улсын хүмүүс байсан? Очиход болохоор өөр Филиппиний улсын хүмүүс бас байсан. Энэ тэгээд намайг гайхуулсан. Энэ хөтөлбөрийн зөвхөн Монголд явагдаж байгаа гэж бодсон. Гэхдээ өөрөөс нь энэ гээд өөр улсууд явсан гэдэг. Манай дашны бол Монгол улсын хүүхдийн зөвлөлийн тэргүүн байгаа. Тэр талаараа жоохон яриад өгөөч. Миний болохоор нэг Монголын хүүхдийн зөвлөл гэж байгаа. Монголын хүүхдийн зөвлөл нь болохоор 21 аймаг 9 дүүрэгт салбартай хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ийм төрийн бас байгууллага. Тэгээд энэ дээр хүүхдийн өөрөө удирдах байгууллага буюу хүүхэд өөрөө тэр байгууллага удирдаад хүүхдийн төлөө ажиллана гэсэн үг. Ер нь бол ингээ хүүхдэд нөлөөлж байгаа л ийм хэлбэр. Тэгээд миний хувьд анх удаа одоо орон нутгаас буюу Өмнөг аймагаас сонгогдоод ингэж хүүхдийн төлөө ажиллаж байгаа юм хүүхэд. Тэгээд манай байгууллагаар дамжуулаад хүүхдүүд маш гоё их сургуулиудад оролцох боломж нэгддэг. Маш гоё сайн дурын ажлууд нэгэндээ хийдэг. Энэ бол нэг тийм одоо ингээд хариу харсан юм ажиллагаа биш. Хариу харсан юм үйл ажиллагаа биш. Харин би яаж хүүхдэд туслах уу? Би яаж энэ өнөөдөр асуудалтай байгаа хүүхдэд туслах уу гэдэг ийм өнцгөр бидэд үргэлж ажилдаа ханддаг. Тийм учраас бидэд ажил бүр яг project юм шиг амар хурдтай маш гоё явдаг. Тэгээ маш гоё энергитэй ажил учраас бид зөөр энэнийхээ нэг хэсэг болж байгаа даа. Маш баяртай байдаг. Одоо зуны амралт өгч байгаа. Та хоёр одоо зуны амралтад юу хийдэг вэ? Хобби оёгоо хөгжүүлдэг үү? Юу хийдэг талаар яриач. За би зуны цагаар ингээд хийх дуртай хобби бол жуустад хөтөгч хийх. Яг тэгвэл энэ ингээд олон шинэ хүмүүстэй уулзч болно. Гэхдээ хамгийн гол миний ярианы чадварыг илүү их сайжруулж байна. Жишээлбэл одоо ингээд бус хүмүүсийн ингээд дуудлага нь өөр байж болно. Тэгэхдээ би энийг сонсоод яг яаж өөрийгөө илүү сайжруулж, эднээс илүү сайн ойлгох вэ гэж болно. Одоо ингээд би энэ өмнө жилийн 100 ингээд явхад ингээд Франц хүмүүстэй таарсан. Франц хүмүүсийн ингээд дуудлагын сонсоход амар хэцүү байсан. Тэгэхдээ дараагийн удаа ингээд жуулчин ингээд ахаа явахдаа ахаа Франц хүмүүс таарсан. Жохон за одоо чадна гэж бол орсон чинь дуудлага муудлага хамаагүй сайжирсан байсан. Сонсоход хамаагүй зөөлөн энэ надад их таалагдсан. Ер нь би ийм хоббитэй. Тэгээд өөр хобби гэх юм бол ном унших, скейтборд доор явах, зураг гэднэр дарах. Миний бодлоор 100 их хөвчлэн ер нь гэр бүлээр аялах дуртай. Бид хөвсгөл орсон. Тэгээд ар хангаа, өөр хангаа гэх ер нь ингээд аймагуудаар тойрох дуртай. Бид чинь 70 садгаж чинь говийн бүсэн шүү дээ. Говь элсэн, элстэй, их элстэй, хуурай. Тэгэнгүүт
хангаан тийш явангууд яг нэг өөр дэлхийд өөр ертөнцид ирж байгаа юм шиг санагддаг. Тэгээд хангаагаар гоё аялах туртай мэдээж зарим үед нь мэдээж нөгөө ном унших, тэмдэглэл хөтлөх гэж зүйлсүүд хийж байгаа. Гэхдээ яг голчлон хамгийн дуртай гэх юм бол энэ аялах юм байна. За бит хоёрын дараагийн аялал үргэлжилж байна. Энэ бол ресторан биш. Энэ бол Жирийн улсын сургуулийн өдийн хоол уйддаг газар үлээ. Манай аймагт 6 сургуультай 1-ээс 12 дугаар ангийн сурагчдыг үдийн цай хөтөлбөрт бүрэн хамруулдаг цар ганц аймаг юм. За бид хүүхдийг ялгуурлан гадуурхаж болохгүй гэж ярьдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан ахлах ангийн хүүхдүүд ч бас сургуулиуд илүү олон цагаар сууж, илүү их зүйлийг хийж өлсөж сангах тохиолдол байдаг. За энэ тохиолдлыг, энэ асуудлыг бид бүгдийг нь шийдэж өгсөн мөлий. За ингээд хоол идж байгаа найзаасаа сэтгэлийн сонсё. За сайн байна уу, өөрийгөө танилцуулаарай. Намайг Бүжин лам гэдэг. Би 7-гийн А ангид суралцдаг. Хоолны амт нь ямар вэ? Чам таалагдж байна уу? Амар таалагддаг. Айгуу гоё. Ээжийн хоолоос тутгааргүй амар гоё амттай болоод. Айгуу тийм тааламжтай юм шиг үлээ. Манай сургууль бүр амар гоё. Манай аймгийн засаг дарга гоё хүн байдаг гэлээ. За баярлалаа. За ингээд үдийн цаг бэлтгэдэг тоогоочтой ярилцахаар ирсэн байна. Хоол ин гэдэг маш буянтай үйл шүү дээ. Та тоогооч болоод хэдэн жил болж байгаа вэ? За би тоогооч болоод 20 гаруй жил болж байна. За ерөнхий боловсролын сургуулийн өдийн хоолны тоогоочоор 3 жил шахуу ажиллаж байна. Килокалори, шимт тэжээлийн дагуу бүгд нэгдсэн нэг цэстэй, нэг илч калоритой хоолыг аймаг даяараа нэгдсэн 1 минутын дагуу хоолоо үйлдвэрлэж байгаа. 1-ээс 12 дугаар ангийнхаа тэр тусмаа ахлах ангийн сурагчид үдийн цай хөтөлбөрт хэр сэтгэл хангалуун байна вэ? За ер нь 8-аас 12 дугаар анги бол тусдаа манайх ч нөгөө катеринг үйлчилгээг авдаг. 1-ээс 7 дугаар ангийг болохоор бид нар өөрсдөө яг 1240 хүүхэдтэй үдийн хоолоо өгдөг. Сэтгэл ханамж бол маш сайхан байдаг. Өндөр байдаг. Та тоогооч мэрэгжилтэй дуртай юу? Дуртай байлгүй яах вэ? Хүүхэд болгоны инээмсэглэл баярлалаа. Сайхан хоол хийж өглөө гэсэн тэр гоё сэтгэлийн мэдрэмжийг хараад бид нар бүгдээрээ л энэ мэргэжлээрээ бахархаж бүгдээрээ эрч хүчтэй сайхан ажилдаг. За сайхан олцгож нүүхдүүдээ. За хамт хоолны ам чанар чам таалагдж байна уу? Таалагдж байгаа. Nice. Дандаа гоё болгогдод баярлаа гэж хэлээд тоогоосон л та. Баярлаа. Чи хавдаг. Амар хавдаг. Мистер яриад ихэхгүй. Эднэд. Манай аймагт бүх хүүхдүүдэд өдийн цай өгдөгд маш их баяртай байна. Ерөнхий өдийн цай их өгдөг. Энэ бол шүд угаах болон хүүхдүүд үдийн цай хөтөлбөртэй хамрагдаад амны үндийн эрүүл ахуйдаа анхаардаг. Физик олимпиад, математикийн олимпиад гээд маш олон төрлийн олимпиад болдгоос манай аймагт шүдний олимпиад болдог гэж боддоо. За бит хоёрын аялал дараагийн газартаа ирсэн байна. За мэдээж хүүхд бидний хамгийн их чөлөө цагаа өнгөрөөдөг, хамгийн их дурсамжаа шингээд үлдээдэг газар бол сургууль. За бит хоёр одоо юу үзүүлэх вэ гэхээр 2 залтай сургууль. Аймгийн удирдлагууд бидний сурч боловсрох, спортоор хичээлэхэд илүү тухтай, илүү хүртээмжтэй байлгахын тулд бүх сургуулиудыг 2 залтай болгож байгаа. за ингээд бүгдээрээ зал руу орцгоё. Биеийн тамирын хичээл яагаад гоё вэ? Хөдөлгөөнтэй.
Зүүн тийш иргэдэг бас багаж юм хэлэхээр бид нэр тэрийг нь хийдэг. За. Хүүхээр айн гоё идэг. Бага ингээд биеийн тамирын хичээл орох хэцүү юу? Тодорхой хэмжээнд бол бэрхшээл бол байдаг. Гэхдээ багшийн бол ур чадвараараа тэрийг нь зохицуулаад явчихдаг учраас гайгүй байдаг. Ер нь бага наснаас спортоор хичээлэх нь бол орчин үед бол одоо хүүхдийн эрүүл мэндэд бол одоо хамгийн чухал толгомцсон асуудал болчиход байгаа учраас бага наснаас эхэлж спортоор хичээлдэж биеийн тамирын хичээл сайн оролцуулдаг хүүхдүүдэд болох хэрэгтэй гэж би эцэг эхчүүдэд бол зөвлөмөр байна. Танай сургууль ингээд хоёр залтай юм байна. Үүний давуу тал юу вэ? Давуу тал нь бол манай сургууль бол хоёр зааланд одоо бага ангийнхан бол тэгцмээ дангаараа нэг зааланд ороход бол аюулгүй байдлаас тэр бол ер нь бол илүү давуу талтай гэж бодож байна. Бус том ангийнхантай орчоод бага ангийн хүүхдүүд гэмтэл бэртэл авах гээд байдаг учраас дангаараа орсон нь бол илүү хүүхдүүдийн хувьд бол илүү орон зайтай болж байгаа учраас тэр тал дээр бол илүү бас давуу тал болж чадж байгаа. За баярын өдрийн найзуудаа. За баярлалаа. Танаас баярын өдрийн. За баярлалаа. За ингээд сургуульд хоёр зал шинэ баригдсан юм байна те. Энэ хор шинэ зал нь те. За энэ шинэ залны шал, кольцоо гэх мэт те өөр зүйлс арай өөр мэдрэмж, шинэ мэдрэмжтэй өгч чадж байна уу? Өгч чадж. Тэгээд ер нь шинэ зал баригдсанаас хойш хичээл ороход амархан бол одоо өмнө нь бол нэг залтай байхад ерөөсөө хичээл ороход хэцүү байсан. Зарим ангиуд нь давхцаж ороод дөрвөөр орж суудаа те. Тэгээ одоо шинэ зал баригдсан баярлалаа. Заалынх нь шалан их гоё 100 тгий яадаг байсан. Тэгээд анх шинэ зал баригдсны дараа орж ирэхэд ер нь тэгээд зай ихтэй, тэгээд их том санагддаг байсан. Тэгээд одоо бол энэ их гоё бүхэл юм хөгжсөн. Одоо манай одоо удахгүй хөлбөмбөг шинэ зааланд орж ирнэ гэсэн. За хичээлдэг спортоор ямар нэг амжилт гаргаж ирсэн ойлцвол амжилт гаргана гэж бодож байгаа юу? Сагсаар бол амжилт гаргаж байгаагүй. Гэхдээ ер нь амжилт гаргахыг хүсдэг. Тэгээд хөлбөмбөгөөр бол 4 удаа амжилт гаргаж ирсэн. 4 удаа аймгийн авраг, 3 хүрэл, 1 мөнгө. За баярлалаа. Спортоор хичээллэх мөн биеийн тамирын хичээлд оролцохын юунд гоё вэ? Одоо ингээд явуулдаг ингээд сонио ингээд гоё дасгалууд нь тэгээд бас байнга ингээд бидрийг бодож тоглоулдаг нь л ер нь гоё доо. Хүүхдүүд чинь ингээд хичээлээгээ суунгот биеийг ингээд чилэн штэ. Одоо чилээг нь гаргах зорилттой ингээд хүүхдүүдэд ингээд тоглож наадуулаад ер нь биеийг амрах зорилттой нь л даваалталтай л гэж байна. Хоёр залтай болсон гоё байна уу? Гоё нөө. Өмнө нь нэг залтай байхад ингээд зарим хичээл нь таслагдаад орохгүй эсвэл багтдаггүй шин чанарууд олон байсан бол одоо хүссэн үедээ шин заал хуучин заалдаа ингээд солилдож ороод ер нь зай маш их болсон. Зорилготой хүрсэн, үр дүнд хүрсэн. Маш их шороо тоос босдог байсан гудам бол шороо тоос босгоон байсан нэгт. Хоёрт гудамдаа байгаа газрынхаа энэ гудамдаа бол эрүүл аюулгүй орчинд хүүхэд тоглох орчин нөхцөл нь бүрдэж байгаа. Тэгээ ээлтэй орчин бүрдэж байна л гэсэн үг. Тэр хүүхдүүд бол ийм жижиг орчин нөгөө дуугаар уралдах дуртай, хоорондоо гүүх дуртай, хөлбөмбөг бүшил дуртай гэдэг юм уу. Тэгээ ингээд ийм урт гудам байгаа учраас энэ хоорондоо гүүж тоглох гэдэг ингээд ийм хүүхдэд дээлтэй тэгээд ийм тухтай орчин үүсэж байгаа. Тэгээд мэдээж одоо орой бол ингээ гэр бүлээрээ ахмад настан гэдэг ч юм уу ямар ч ингээд нэг ийм чөлөөт цагаа өнгөрөөх гэдэг ч юм уу ийм орчин 4-5 газар үүсээ явж байгаа. Тэгээд энэ гол зорилго нь бол ерөөсөө хүүхдүүдийнхээ одоо эрх рүү чиглэсэн хүүхдүүдийнхээ одоо тэр ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө бол одоо манай аймаг Далан задгад хотод энэ машингүй гудмыг бол устдаа ингээ анх удаа санаачилж одоо ингээ 6-7 дахь жилдээ болж байна. Хүүхдүүдийнхээ төлөө санаачилж байгаа тэр бодлого юм дээр бас л өсөлт гаргана гэж зорж байгаа. Тэгээ энэний хүрээнд бол маш олон ажлууд хийж байгаа. Тэгээд энэ нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ялангуяа хүүхдүүдийг эрүүл аюулгүй орчинд өсгөж тойрнуулах, тэгээ спортоор хичээллүүлэх гэдэг дээр бол маш их анхаарж байгаа. Одоо сүүлийн үед бол бүх төрлийн спорт бол одоо өсөнд дэвжиж хөгжиж байна Өмнөдгөө аймагт, Далан задгад хотод маань.
Тийм учраас одоо бид бүхэн бол нэг үе бол 70 задгад хот маань 3 4 хүн заалтай байсан бол одоо нэг 15 6 заал байна. Энийг дахиж 15-ыг нэмээд ингээ 30 орчим заалтай болох гэж байгаа. Тэгээд ирэхээр хүүхдүүдийн тоглох одоо нөгөө орчин нөхцөл те спортоор хичээллэх, эрүүл мэнд гэдэг ч юм уу олон одоо зүйлд бол одоо хүүхдүүдийн эрх тэгээд нөгөө хөгжих орчин нөхцөл нь бол бүрдэж байгаа ийм сайхан зүйлүүд байгаа. Хөгжимшээлтэй хүүхдүүд, тэрэгцэртэй хүүхдүүдийн зориулаад сургууль болгоно бол лифттэй болгож байна. Нөгөө налуу замыг бол яг хүүхдүүд өөрөө ингээд тэргээр ингээд гарах боломжтой стандартанд нь хүрэхийн тулд бол бүх сургуулийнхаа налуу замыг гэдэг ч юм ингээд гих мэтчтэй олон зүйлүүдийг хийж байгаа. Хүүхэд хөгжих тэгээд мэдээж эрүүл аюулгүй орчин гэдэг тэр одоо бүхэл утгаар нь бол харж одоо өсөлттэй өмнөгөө хөтөлбөр бол одоо хийгдээд тэрэндээ зориод зорилгондоо хүрээд тэгээ үр дүн иргэд бол бас энэ зүйлүүд хүүхд рүү чиглэсэн зүйлүүдээр бол маш их ам сайтай байна. Тэгээ бид бүхний хамгийн чухал зүйл бол одоо 1-ээс 5 дугаар ангийн хүүхдэд улс орон даяар хоол өгдөг, үдийн хоол, тийм ээ? Үдийн хоол өгдөг. Өмнөд аймаг бол 2021 оноос эхлээд 6 дугаар ангийн хүүхдэд 2 жилийн хугацаанд хоол өгсөн. 1-ээс 6 дугаар анги. Бусд аймагт бол байхгүй. Дараа нь бол 1-ээс 7 дугаар ангид өгсөн. Дахин анги нэмсэн. За энэ жилээс эхлээд буюу 2026 оны төсөвтөө суулгаад 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүдэд үдийн хоол өгдөг. За хоол хичээлийн дутагдал за тэгээд энэтэй холбоотой юм ярил маш өргөн юм ярина. Хүүхдүүдийн ой тогтоол, хүүхдүүдийн одоо нөгөө хичээл сургуульд анхаарал халамж гэдэг ч юм уу маш олон зүйлүүд ирж байгаа. Гэр орондоо хоолгүй ч юм уу сургууль дээр л байх гоё гэдэг ч юм уу одоо тэгээд нийгмийн олон янзын ялгаатай байдлууд бол мэдээж энэ чинь байгаа шүү дээ тий. Тэгээ энэ зүйлүүдийг бол манай улсын хурлын гишүүн Сэд Дорж гишүүн бас санаачилж улс орон даяар өгдөг болгоё гэдгийг бол санаачлаад Өмнөвөө аймгийн иргэдийн урал дэмжиж энэ жилээс эхлүүлсэн. Дараа жилээс 21 аймаг одоо энэ 330 суманд энэ зүйл хэрэгжээсэ. Монгол улс хүүхдүүдийн төлөө нэг зүйлийг сайхан хийгээсэ. Тэгээд энэ эрхийг ингэж хамгаалдаг болоосой л гэж хүсэж байгаа. Монгол улсынхаа бяцхан өрс дүүнэртаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. Тэгээ Өмнөд аймгаас хүүхдийн эрхийг дээдэлдэг, хүүхдүүдийн төлөө олон зүйлийг санаачилдаг одоо энэ Өмнөд аймгаас энэхүү нэвтрүүлгийг одоо та бүхэндээ хүргэж байна. Баярлалаа та бүхэндээ.